Зүгээр энэ танаа вента ороод хэлээ л одоо. Яг тэ. Зогсоо байрлалаас эхлээд байрныхаа урд хэсэгт төлийнхөө эрхийн ураг нийлүүлээд хөл мөндөө 1-2 3-ны зайтай зогсно гэж ярьдаг. За шилбэний булчин дотог шин, гойны булчин гадаг шин чиглэлтэй чангалаад өвдөгийн нүдийг дээш нь татаж хамгаалж мэдрээд хөвлийг татаад давсаг орчмыг хоош. За удяна банда мула банда төвчээс суур хүртний энерги төвч гэхэд банда гэдэг нь төвчээс гэсэн санскрит утгатай үг. Тэгэхээр бандануудын ашиг тусна юу гэхээр энерги алдагдлалд орохгүй өөрөөс энерги цуглаас энерги алдахгүй гэсэн утгатай. Тэгээд мула банда төвчээсээ жишээ нь бампаар яваад хахаар шээсцад гарах одоо өндөршний үйл ажиллагааны тэр хэсгийнхаа хүрдний мулабанда гэдэг нь муладара хүрд буюу нэг өндөс хүрдийг санскритаар муладара хүрд гэж нэрлэж байгаа. Суур хүрд. Тэгэхээр мулабанда гэдэг нь тэр өндөс хүрдний төвчээс гэсэн. Төв юу болгон дээр чакра болгон дээр төвчээс байгаа. Жаландара банда буюу хоолой төвчээс хийх гэж ингэж хүртэл ярьдаг. Тэгэхээр хамгийн түгээмэл нь муладара төвчээс, мулабанда төвчээс. Тэгэхээр херзан орчим за тэгээд аанусны нүх хоёрын голын хэсгийг тэр хоёрын зайгийн голд байгаа хэсгийг дээш нь ингээд сороод татж байгаа юм шиг. За хүүсний нүхнээс доошоо 4 хүрээтэй газар гэж үздэг. Давсаг юм да. Тэгэхээр тэр доороос татагдаад яг энэ хоёр ингээд нийлээд тэгээд тэрийг хоош нь татж байгаа юм шиг тэгж мэдэрнэ гэсэн. За эхний ээлж нь бол сурах гэж маш их цаг гарна. Энийгээ барьчаараа мөрөөж хамгаалцдаг, амьсгалаа гаргахаараа нөгөөдгөө алдчихдаг ч юм уу. Урт хугацааны дадлаар энэ ерөөсөө жирэмсэн хүнж барих боломжтой харин тэмдэг ирсэн хүнж байнгын төвчээсээ барай явах юм бол хөвлийн тархалалт. За нөгөө нэг олон төрөөд ирэхээр ингээд сулраад ирдэ штэ доод хэсгийн одоо кеглийн дасгалууд арцыг оруулан болчин сулрах тийм асуудал үгүй болно. Тэгэхээр йогийн бас нэг бүлэг хэсэг чинь асана хийх, пранаяма хийх, амьсгалын дасгалыг гарын муудранууд барих. Мудра гэдэг чинь энергийн төвчээсүүд янз янз амьсгал анхаарлыг төвлөрүүлнэ, сөрөг энергийг гадагшлуулна гэх юм уу янз янзын гарын байрлал. Нөгөөдөөр энергийн төвчээсүүд гэдэг банда, мулабанда, хоолой хүрдний төвчээс, өндөс хүрдний төвчээс. За ингээд йогийн цэвэрлэгээний аргууд гэдэг йогч маш том сэдв байна шүү дээ. За йог ингээд зөв зогсохоос эхэлж байгаа. Чих, мөр, ташаа, шагаад зүрх нэг шугамд байхыг за уул байрлал гэж mountain pose. За тэгээд хөлнөөс эхлээд биеийн доод зэгийн орчингууд идэвхтэй чанга, мулабанда төвчээс барай, хөвлий чанга, цээж гой нээгээд хоёр далны хоорондох булчин чангара доошлж байгаа юм шиг мэдрээ цээж нэгдэж байгаа юм шиг мэдэрч байна. Гэхдээ хавиргыг ингэж хэлэхгүйгээр хавиргыг хумиг гэж үздэг. Хавирга хумигдаад даалын ингэнгүүт кор булчин яг зэвэр ажилдаг. Энийг бол өөрөө маш их ингэ мэдэрч ялгаж мэдэрдэг болох гэсэн. За тэгээд ард дагц хан алж байгаа юм шигээр магаад чих мөрний харалтаа. Тэгээд гарс сулхан биеийн жин хоёр хөл дээр тэнцүү байрлана гэж үздэг. Нүдийг зөөлөнө. Анхаарлыг хамраар орж байгаа юмсгал дээр хандвал. Амьсгал хамраар орж байна гэж мэдрээд. Амьсгал гарч байна гэж мэдрээ. За шугамар хинчихэд яг чих мөр ташаа шагаа нэг шиг байхаар тогтвортой бат бөх ингээд зогсоход хичнээн удаанч хөдөлгөөнгүйгээр зогсох боломжтой. Энэ байрлалыг хамгийн хэцүү байрлал гэж үздэг йог дээр. Яг ингээд биеийн шугам бүгдийг шинтэй биеийн булчин ажиллагааны бүгдийг тогтвортой бат бөх удаан зогсож байгаа нь маш сайн. Энэ хэцүү байрлал маш сайн хийж үздэг. За анхаарлыг хөлийн улан дээр төвлөрүүлээд баруун хөлийн ул руу биеийн чиг шилжүүлээд
зүүн хөлийн мол руу биеийн чимшилжүүлээ. Одоо хоёр хөлийн болон дээр тэнцүү чингээ хуваарлсан байна гэж мэдрээд. За бие ажиллаа зогсоо. Өнөөдөр таны бие ямар байна? Хөлийн болон асуулаарай хүртэл. Хаанаас таатай, хаанаас таагүй мэдрэмж мэдэрч байна. Би бүхэлдээ ямар байна гэдгээ анзаарах. За сая хэлсэн бие анзаарангаа, амьсгалаа ухамсарлангаа миний яриаг сонсоо. За яг одоо цагтаа байх хэрэгэлцээрээ. Зөвхөн биеэр хийж байгаа сонголтын дасгалыг яг гэхгүй. Яг маань дотор маш олон өргөн царх үүрэгтэй. Амьсгалын хүлэтэн техник, систем, пранаяма орчин, биеэр гүйцэтгэх асана явуулж багтдаг. Уламжилт ангаах ухаан явуулж багтдаг. Аюрведа йогийн нэг хэсэг болж байна. Йогийн цэвэрлэгийн явуу, йогийн төвчээсүү. Аяагийн тогтох төвлөрөх сууж байгаа байдал нь бидний хамгийн сайн бясалгалд бэлдэж өгдөг. Яаг бол бидний бясалгалд бэлддэг зүйл аа. Эсвэл яаг бол хөдөлгөөнд бясалгал, яаг өөрөө бясалгал юм бэлддэг гэдэг. Тэгэхээр Бацэнгэл гэдэг яагийн багш бясалгалын энерхүүн сэтгэлийн бясалгал. Тэрийг одоо Монгол нэвтрүүлж байгаа. Нөгөө далайлааны орчуулагч гэдэг. Тэр бясалгалын багш болохоор хүний бүх зовлон мэдхгүй байгаас үүдэлтэй гэж хэлсэн мэдэг. Мэдхгүй байх нь өөрөө асуудлын шалтгаан. Тэгэхээр хүн мэдээд эхлэх юм бол бүх юм шийдэх боломжтой, зохицуулах боломжтой, даван туулах боломжтой, эргээр өөрчлөх боломжтой болж. Тэгэхээр йог өөрөө маш том мэдлэг. 10 жилийн төгсдөг шүү, их сургуулаа төгсдөг шүү, йогийн шинжлэх ухааны бүгдийн зөв суураар, тууштайгаар үнэн зөв мэдлэгийг олоод өөр дээрээ хэрэгжүүлж чадах юм бол яг өөрөө маш том амьдралын мэдлэг, сэтгэл зүйн мэдлэг, өөрийгөө таних мэдлэг болж явж байна. За тэгээд бас ведийн ухаан эсвэл йогийн бас багш нарын хэлж байгаагаар хүн амьдрал яах гэж ирсэн бэ? Би янз янзын үзгээр тайлбарладаг. Сүүлийн үед хүмүүс ганц л амьдрын өнөөдөр маргааш өгч байгаа юм шиг үхэн гэж бодож амьдрч юм уу? Тэгэл хүснээрээ л амьдрах юм хаа. Эсвэргээрээ тэр бясалгалын ухаанд бол хүн яах гэж амьдрч хороод ирж байгаа гэхээр товчхондоо л хүн эмоцаа удирдах сурах гэж ирж байгаа гэж үздэг. Тэр амьтнаас ялгарх шинжтэй хүний нэг эволюц явагдаад сэтгэл хөдлөлтөө биш, инстинктээ дагаж биш, таныг ухамсар тархиа ажиллавал. Тэгэхээр эмоцаа удирдах сурах гэж цаав нөгөө талаас өөрийн ухамсарыг бүрэн удирдах сурах гэж ухамсараа дэвшлүүлэх, ухамсараа хөгжүүлэх гэж бүрэн ухамсараа хөгжүүлэх гэж ирсэн гэж үздэг. Тэгэхээр анзаарах юм бол бидний шийдвэрийг бид нар сэтгэл хөдлөл үүслээ, нэг дүгнэлт үүслээ, сэтгэл хөдлөл мэдрэмж төрлөө. Окей, тэр мэдрэмжиндээ хөтлөгдөд шийдвэр гаргах хэрэгтэй эмоцороо. Тэгэхээр илүү өөрийнхөө тэр нарийн ухамсар дээр очиод би хинвэ, миний төрлөх хүн чанар хинвэ. Тэрэн дээрээ суурилсан, мэдлэг дээр суурилсан тийм оновчтой шийдвэрүүд гаргаж амьдрах юм бол амьдрал өөрөө зовлон бага бахны асуудал бага бахны гэж багш нь хэлж байгаа. Тэгэхээр йогыг тэгж болох хэрэгтэй. Би сунах гэж юм биш, би турах гэж юм биш. Йог өөрөө асар том амьдралын мэдлэг. Тэгээд өөрийгөө таних одоо маш том зам, тэр бясалгалын өдөр бүх маш том гүүр болж байгаа гэсэн. Сэтгэл хөдлөлөө удирдах. Сэтгэл хөдлөлөө яагаад байгаагаа эхлээд мэддэг байгаа, тэрийг мэдээ ойлгох юм бол удирдах чадна. Мэдэж ойлгодог байханд бол эхлээд анзаарч сурна.
анзаараад хараад би энэ үед ингэж юм наа би яг одоо ингэ чинь ер нь миний асуудал энэ байсан юм ямар сэтгэл зүйчин хэрэггүйгээр өөрөө өөрийнхөө доторх мөн чанарыг ойлгох бүрэн боломжтой. Тэхийн тулд яг эхлээд бие мэдэрч сурах хэрэгтэй. Махан бие биднэрт чинь 5 төрлийн энерги бие ингээд бие давхраг байдаг гэж байна. Махан бие, энерги бие, сүнсэн бие. За бүр дээшээ ингээд эрлэн бүрхүү болоо. Дарана төрх, даяан өрх одоо юу гэдэг бүр нэг самсараа мавсараа бас гарах болоо. Тэрэн шиг ингээд энергийн биеуд ингээд хамгийн бидний мэдчих хэвээр сүнсэн бие одоо бидний бодол майнд тэр чинь бас нэг бий болоод сэтгэл хөдлөл маань бас нэг бий болоод сөүл. За тэгээд махан бие гэж физик бий болоо явж байгаа. Тэгэхээр бидний хамгийн ихэнд йогоор дамжуулж сурах хэрэгтэй зүйл бол махан биеийг удирдах. Идмээр гингүүт нам руу хоолоо орж чигээл гой үнэрлэмээр юм л гоё юм. Ерөөсө бүх тэр махан биеийг өсөж байгаа тэр нэг таашаалтан зөөлөн бүүдэн дээр сумаар гингүүт зөөлөн юм хайвал бичлэг бичиж байгаа болохоор ингээ үйл яриад байгаа. Дараа нь бичлэгийг сонсоход бас нөгөө та давхар mountain pose хийж байгаа шүү. Mountain pose хийгээд булчингийн чад хүлнүүдэд ажиллуулад гой цулын оролгоо тэмүүлсэн чиглэлтэй зогсож байгаа. За энэ дээр давхар энийгээ сонсоод авчвал. За тэгэхээр энэ яг л амтэнлэг амтэн өсгөөрөө хоололж идэл даарахаараа уртсандаа орол тэрэн шиг махан би яамаар байна гэж тэрийн дагаал ингээл яваад хамбал бидний хүн болж төрсний утга учир байхгүй. Тэр ухамсарын хөгжил гэж байхгүй. Яг л нөгөө инстинкт дээрээ мэдрэмжээрээ амтан хүртэл мэдрэмжтэй шүү дээ хайрлахаараа өөр хөвгтаараа л үлээл. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөл тэр мэдрэмж төлөв үнэн зүйл гэсэн үг биш. Тэр бол хуурамч гэж үздэг. Тэгэхээр цэвэр нарийн дотоод ухамсар гэж зүйлээ ажиллуулахын төлөө бид амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр йог бидрийг маш том тэмцэлэг батцуулдаг. Гүнэлхаараа яа гүнгэлж ин гэдгээ танин мэдээд шийдээд ярилцаад юунаас болж гомж энэ яг ямар мэдрэмж вэ? Өөрөө өөртөө тэрийг нэг ревил хийгээд нүүр тулаад шийдэхгүйгээр шууд арх ухрыг сонгох юм тий. Тэр ухамсарыг ажиллуулахгүй байх. За тэгээд яг л тэр нэг махан биеийн сахилга батаас хөгжүүлж эхэлж байгаа. Бидний ухамсараа хөгжүүлэх гэдэг нь. Тэгэхээр өснээрээ идэл энэ бие хөвтмээр байна гэхдээ хөвтөл тагалмаар хитэн таргалал тэгээл лазантал тэгээл энэ тойрог шүчдүүрийн тойрог шиг эргээл залхуун нүрээр эргээл хөвтөл тэгэхээр бидний энэ яриад байгаа ухамсарын хөгжөөл утга учиртай амьдрах өөрийгөө ойлгох сэтгэл зүй ингээд гоё байх одоо тэр нэг сургалтын дээр найзын сургалтын дээр орж исэн аз жаргалтай амьдрал гэж аахгүй аз жаргал гэдэг чинь ингээд гормон нэг дээшлэн нэг доошлон допамин серотонин эдгээр чинь дээшилсэн үедээ хүн аз жаргал гэдэг мэдрэмж мэдрэгдэн байнгын тэр даавар дээр байна гэж нэг байхгүй тэр бол боломжгүй. Тэгэхээр аз жаргалтай амьдрал гэж байхгүй мөнхийн хүн аз жаргалыг мэдэрнэ гэж байхгүй болно. Сэтгэл ханамжтай байж чадна. Ямар ч нөхцөл байдлаас хүн байнгын сэтгэл ханамжтай байх тэр боломжтой. Тэгээ амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг бол тэр ингээд хөглөөрэй сайхан амьдрал явж байгаа. Тэрэн шиг тэр сэтгэл ханамжтай байх, эрүүл байх, амьдралдаа аз жаргалтай байх, тэр сүнсний хөгжил, ухамсарын хөгжил тэр бүх зүйл чи яаж хүрэх вэ гэхээр махан биеийн сахилга баттай байдлаас бүх зүйл эхэлж байгаа гэж үздэг. Сэтгэл хөдлөлийг удирдах, махан биеийг удирдах, таван мэдрэхүйг удирдах. Амтанд хөтлөгдөөл яваадах юм уу? Тав тухтай зөөлөн ор хайгаад яваадах юм уу? Тэр бүрийг ингээд даван туулж жоохон ч гэсэн даван туулж тэмцэж жоохон ч гэсэн ингээд ялж чадчихж тэр нэг өөрийнхөө ухамсарыг ялж чадна, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ялж чадна гэсэн. Тэгэхээр йогыг ийм зорилгоор, ийм том хүрээтэй өөргөө мэдлэг гэдэг утгаар нь ингээд ойлгож хийгээрээ ойлгож бас өөртөө ингээд татуулна, имрүү тэмүүлж байгаа гэдгийг. Тэгэхээр бидний йогийн асана бидний ийшээ багаар жоохнор чиглүүлж байгаа гэсэн. За өнөөдөр игээд гүнзгий амьсгал аваад гарах тэнцвэрийн байрлал хийн өнөөдөр. За тэнцвэрийн байрлал хамгийн эрүүл зөв хөгжсөн булчин
маш тэнцвэртэй байдаг. Бодвол тэнгийн лаг тамирчин байлаа гэд нэг бүлтөр ингээд тогтож чадахгүй байх нь тэр булчин буруу хөгжсөн гэсэн. Богино хом хөгжсөн юм уу? Хит чанга хөгжсөн юм уу? За урт сунсан эрүүл чанга хамгийн эрүүл хөгжсөн булчин сонголт байна уу байна, тэнцвэр байна уу байна, булчингийн хөгжил байна уу байна. Тэр булчин тийм булчинтай байгаа хүн хамгийн тэнцвэртэй байдаг гэж үздэг. За нөгөө талаас сэтгэл зүй тэнцвэртэй болгоход тэнцвэрийн байрлалууд маш чухал. За хий ихтсэн байна, хямарсан байна, дээшээ доош аягүй савлцсан байна. Тэгэхээр хийг дарах дасгалууд, йогийн секвенсүүд ихэнх нь тэнцвэрийн байрлалууд байдаг. Зогсоо байрлалууд, дайчин байрлалууд. Тэгэхээр тэнцвэрийн байрлалыг хэдий сайн хийн, төдий чиний хөнгөн тогтож нэг зүйл дээр бүрэн анхаарлаа хандуулж чадах тэр нэгэн үзүүр төвлөсөн. Сэтгэлээр төвлөрч чадах тэр боломж бүрдэнэ гэсэн. Тэгээд хамгийн булчингийн чадамжийг сайжруулах хамгийн эрүүл булчин хамгийн тэнцвэртэй байдгаа гэж ойлгож байна. За гүнзгий амьсгал аваад 2 гар дээш нарны мөрөглөөр бие халаал. Амьсгалаа гаргаад урагшаа бүтэн тонгоол үүдгий баг зэрэгүүлээ. Амьсгал аваад хагас өндийл. Амьсгалыг гаргаад 2 гаргаацаар банцнаас 2 өвдөг буугаад хагас сэнэл. Амьсгал аваад урсаад могой баруун тал руу унжаа. Мэдээлэл гаргаад доош харсан баг. За 5 амьсгал. Нүдийг анихгүй хүлээ гартлыг чийдсэн баад 2 гар идэвхтэй түлхээ. 3 гүнзгий амьсгал унжаа амьсгал аваад 2 нэг өвдгийг нуглаад харц урагшаа нуруу нэг сунгаад зүйтэй урагшаа алхаад ирлээ. Амьсгал аваад хагас өндийлөө. Хяртлыг сунгаад даалыг хоорондсан хавчиж хүрэн зүйтэй. Амьсгалыг гаргаад бүтэн тонгоолоо өвдгийг чүттэй нуглаад аваад хагас дээшээ бүтэн. Слоо гарыг сунгаад амьсгалыг гаргаад уул байрлалаа санаа. Амьсгал аваад дээшээ сунлаа. Амьсгалыг гаргаад урагшаа бүтэн тонгоолоо. Аваад хагас өндийлөө. Гаргаад банц. Банцэн дээр амьсгал авч гаргахдаа урагшаа сунайлаа. Зүүн гар хүчтэй. Зүйтэй урсаад моогоо гаргаад доош харсан нохоо. Хөвлийг ажиллуулж мэдрээрээ 5 4 нураг сунглаа. Тэгээд хагас өндийлөө. Маятныхаа урд ирээд хагас өндийлөө нуруугаа сунгаж аваад ойрхон алхуулаад хагас өндийсэн байлал. Гаргаад бүтэн тонгоосон байлал. Аваад дээшээ сунлаа. Гаргаад татаа санаа байлал. Амьсгал аваад дээшээ сунлаа. Амьсгалыг гаргаад урагшаа бүтэн тонгоолоо биеийн ард хэсэг бүхэлдээ сунлаа. Аваад хагас өндийлөө балыг сайдар хавчаад хүлийн ардлыг сунгаа гаргаад банцнаас нэг амьсгал дээр сунайлаа. Гар хүчтэй, хөвлийн хүчтэй ирүү жоохон дээшээ зүйтэй урсаад моогоо гаргалаа доош харсан хоо хөвлийг мэдрээ. 3 Нүдийг анихгүй ахар сүгэл дээш нь хоош нь хийхэлтэй түлхээд гуйг артлын хамт өрхөд агамт зүйтэй сугыг гомигээд гар дээр идэвхтэй гарын хуруунуудыг майтаар атгаад. Амьсгалыг аваад харц урагшаа нурууг сунгаад өвдөг нуглаа зүйтэй сониож байгаа мууш алхаад ирлээ. Хагас өндийсэн байлал. За гар болоо шилбэн дээр зүйл газар нуруугаа алдахгүйгээр за гараа бүтэн тонгоолоо. Аваад дээшээ гарыг сунгаад. За дээшээ сунгахтаа хөвлийг мэдэрнэ өвдгийг нугалцсан хിവэрээ дээшээ босоо дээр ирэхдээ өвдгөө тэмүүлэхээр. За амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад бүтэн тонгоолоо. Аваад хагас өндийлөө. Гараад банцнаас амьсгал гаргаа сунайлаа 5 дөрөв бие халааж аваад тэнцвэрийн байрлал урсаад моогоо гаргалаа доош харсан нохоо. 3 За ингээд 108 удаа бүтэн цаг 30 минут зөвхөн намын нөлөөлөл хийхээс үлдээ ингээд бүр гарч ичрээ.
За тэгээд дараа нь ингээд чатуранга хийхэд би бүр маш чадамжтай. Булчин ингээд бие даадаг байдал бүр маш гоё хөгжсөн байдаг. За урагш харлаа нуруугасан ба. Урдаа орхолхалгаад ирлээ. Хөвлөгийн мэдрээрээ корчонгой бол урдаа үсрээд ирдэг. Хоошоо үсрээд банз руу ордог. Амьсгал аваад хагасан дилүү гаргалаа бүтэн тангал. Аваад ишээ сунлаа. Өдөр нуглаа хөвлөж чанга. За хаалганы нугас шиг энэ хэсгээрээ дээшилж өгнө гэсэн тонгооцсон байж илаа. Ингэж дээшлээ. За босч. Зүт. Гаргалаа. Сүүлийн тойрог авлаа амьсгал аваад дээш гаргаад урагшаа сунсан хивээ. Бүтэн тонгоолоо маш сайн тухай шилбэр ойртуулаа. Бие хажин үлмээр байгаа. Бүтэн тонгоохтой биеийн жин үлмээр байгаа. Урагшаа унах гээд байгаа юм зүйтэй. Аваад хагас өндийл. Гаргалаа бүтэн банзаасаач дуранга. Мөр богоог даваад эхлээ урагшлаа шүү. За. Банзнаасаа өвдөг буулаа урагшлаа. Урагшилж агаад ирүүгээ өргөлөө тоогоо авчлаа. Зүйтэй. Могой гаргалаад оршин авах буураа амсгал. Зүйтэй малаванда удяна баанад хүчээсэй. Мэдрээ хөвлийг хоошин сорж татаад ахар сүлийг доош нь хумж байгаа юм шиг бас мэдэрч өгнө гэсэн. Тэнгүүд хөвлий илүү хоошоо сайн сордог юм маш сайн. Харц урагшаа хараад урдаалхаад ирлээ. Зүйтэй. Хасан дээлээ гараа бүтэн тонгол. За одоо жоохон хурдтай юм дээшээ баслаа. Гаргалаа. Сурья намаскар нарны мөргөл хөвлөр аштанга сурья намаскар гэж нэрлэдэг. Амьсгал аваа сандал. За сандал. Хөлтөө заах уу? За авч болно. Нэмжээ. Авахгүй байж болно. За сандал амьсгалыг гараа бүтэн тонголоо. Маш сайн. Аваад хагасан дилүү. Гараад хоошоо банз. Банзаасаа сүнэлээ. Мөр богуудаад зүт урагшилж байгаа сүнагшаал өөрөөгөө гаргаад хөнгөн доошлж байгаа. Тийм байл. За баруун хөл урдаа ирлээ. Дайчин нэг байрлал зүүн хөл улаараа 45 градус буулаад маш сайн. Амьсгал аваад дэшээ дайчин нэг. Амьсгалаа гаргаад банз. Нэг амьсгалтай. Банзаасаа сүнэлээ. Өвдөг буулаа мөр урагшлаа сайн. Усаад ноогоо гаргаад доош арсан нөхөр. Зүүн хөл урдаа ирлээ. Дайчин нэг байрлал эсрэг талдаа. Баруун хөл буул амьсгал аваад дэшин сунлаа. Амьсгалаа гаргаад хоёр газар буугаа зүүнийг татлаа. Өвдөг буугаад ирүү дэшээ. Урсаад ноогоо гаргалаа доош арсан нөхөө 3 амьсгал. 3 хаас урагшаалаа. Матны хавар дээрээ хагас өндөөсөн байдал хөвлийгээ татаж мэдрээрээ коорчан хагас өндийлөө гаргаад бүтэн тонгоолоо. Аваад сандал хөвлийгээ татаж ахар сүлийн хүмээрээ хөвлийг татаараа маш сайн гаргалаа. Таваа санаа байна. Аваад сандал хөвлийг татаараа ахар сүлийн хүмээрээ гаргаад доошо бүтэн тонгоолоо. Маш сайн. Аваад хагас өндийлөө. Талыг авчаарай. За хоошоо хоёр хөл үсрээ. Эсвэл алхаад банз. За банз миньясаа явлаа. Банзнасаа шууд сүнэн гэсэн үг. Амьсгал гаргалаа. Сүнэлээ амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа баруун хөл урдаа дайчин нэг. Аваад дэшин сунлаа. Амьсгалыг гаргалаа. Банз. Банзнасаа нэг амьсгал авч байгаа сүнэлээ. Авлаа. Моогоо гаргалаа. Доош харсан нөхөр. Зүүн хөл урдаа ирлээ. Дайчин нэг дээр тэнцвэрээ олоод амьсгал авлаа. Амьсгалыг гаргаад зүүн хөл татаад банз маш сайн. Аваад моогоо гаргалаа доош харсан нөхөр хөвлийгээ мэдрээр ахар сүлийн хүмээд хөвлийг татаараа 3 мэдрээд ирлээ. Хагас өндийлөө далыг хавчээ. Гаргаад өгшөө бүтэн тонгол.
Аваад сандал. Ахар сүлээ хүмээд доошоо сууя. Зүйтэй. Зүйтэй. Гаргаад татасана. За, ташааны хэмжээтэй зогссон ч гэсэн энэ түнхний ташааны ясны харалтаа эрхийн урууны хөлийн дунд хуруу байхаар үр туруу байхаар зогсно гэсэн. Тэгжээч гой зөв ажиллана гэсэн. Ингэчих юм бол шал өөр ажиллах. Тийм. Амьсгал аваа сандал. Ашиг дахиж унсаа. Маш сайн. Гаргаад доошоо бүтэн тонгол. Аваад хагас өндөл. Даалыг авчи. Гаргаад банз. Сагаалаа. Урсаад моогоо гаргаад доошоо хасна. Баг үл бол байл. Аваад эзэн болоо дэшин суул. Гаргаад банз. Явдаг буулаа. Мөр урагшлаа. Эхлээ мөр урагшлна. Шууд доош гадна. Мөр урагшлаа. За явлаа. Ирүү жоохон дэш. Мого цээж игнэ. Талаа хавч зүйлтэй гаргаад доош харсан байна. Хэрдээ хурдан хийж байгаа ч халтурдахгүй гэсэн. Зүүн үл байлаа. Хүлийг урагш хоош татхад дандаа кор мэдэрнэ. Нөгөө өвдгөө тохоороо орлоо баригдэн штэ. Ихэд кор яаж ажилладаг үлээ тэрэн шиг мэдэрнэ. Амьсгал аваад дээш. Нуруугаараа хит холтоохгүй шүү. Нөгөө ахар сүлээ татаж хумын цээж игнэ. Гаргаад банз. Үлийг татхтаа кор ажиллана. За хурдан хийж байгаа ч энэ донд бүх байрлалуудаа зөв хийнэ гэсэн. Ирүү дээш. Харж урагшаа харж байгаа юм байвал илүү тохиолдолтой. Сайн сүн. За 3 амьсгал. 3. 2. Харж урагшаалаа. Уртаалхаар ирлээ. Аваад хагас өндөлөө. Гаргаа бүтэн тонгоолоо. Аваад сандал. Сандал бариараа. Гаргаад одоо сандал. За 3 дахь тойрог 2 дахь нь. Цайны 3 дахь нь. За нүдэ амиа зогсон. 2 ивэл дахиад. За гараа санхуу урагшин хуулаа. Бид нар харж байгаа өөрчлөлтөө ажиллаад бие гоё дотроос халаад сэргээд эдисэд гоё ажиллаханд болж байгаа юм тэрэг. Амьсгалыг удаан гаргаад зүрхний хүйсээ намжаад өөрийгөө тайвшруул. Амьсгал аваад нүдийг нээгээд сандал. Таваа амьсгал байна. Харсуулыг хүмүүн маш сайн зээж жоохон дэвшлүүлэн харсуулыг хүмүүн маш сайн гоё ажиллаж байна. Зүйтэй маш сайн. 4. 3. 2. Нэг хагас өндийсэн байрлаа. Нуруу амраагаад. За 2 хүлээ нийлүүлж. Нийлээд банз явуул. Үгүй. Сандал явуул. Дахиад сандал явлаа. За 2 гар цээжний урд тавсраад мушиглаа руугаа сунгаж байгаа. За баруун өвдөг зүүнтэй нэг шугам байна шүү. За 3. 2. За харц мөрөндөө өрөө дээшээ хоошоо хийж. Нэг харц буцлаа. За гарыг суллаа. Зүүн хүлээ шууд. Баруун хүлээ шууд хоош. За эндээс баруун гар газар буугаа зүүн гарыг дээш наа. Хайланж мушигсан. Хосоо бартан байрлал. За 3. 2. 1
Нэг баруунгаар тойроо доогоороо буцаа. Дээш босоо мортон морил. Тэнцвэрээ болоод бослоо. Маш. Дөрөв доод дээр тачаалахгүй зүйтэй хоёр үзэг чанга. Энэ хөл чанга. Рисулсан тохоо дээш. Тохооноос дээш нүн татчих юм шиг. Гарын мэдэрч үзсэн маш сайн. Хоёр. За гарыг алдлаад нурууныхаа ардуур байрлаад амьсгалаа гаргаад доош. Сэжнэгээрээ. Хоёр. Доктортой бат бөх цөөнгөө ажиллаж байна. Нэг гарыг зөөлн суллаа. Дээшээ сунаад. За амьсгалыг гаргаад дайчин 3 байрлал. За гараа доор тулжуулна. Сүлцээчний хоор залбирчул. Маш сайн. Араа ташаа доошлуулж байгаа. Хөдөлгөөн хүнийг зээх ширтээ. Хоёр. Маш сайн. Нэг баруун хөлийг газар хүрэхгүйгээр татаад авчраа. За урдаа тэрвэрлээ. Баруун хөлтөг тэрвэрлээ. Зүйтэй. За урагшаад руу онгоцыг хар. 3. 2. 1. Зүүн хөлстэй чичирч байна. Хойл ойр жоохон хөл хийгээгүй. Скот ерөөсөө хийгээгүй бодоодсэн чинь сул аа. За дахиад өргөөрэй. 5 амьсгал. Дэшин сонгож татаад. Аавал нойлын эндээс ингээ явчихсан. Тэгээд хажуу дэшиг ингээ. Аа дэшин дахиад татыг өрлөө хийлээ. 3. 2. 1. За хоош нь тавилаа. 2 гараа газар буулаа. Банз винясаа явлаа. Өдөг угаасан байлаа. Урсаад могоо. Гараа доош харсан баг. Баруун үлийг дээш нь өргөлөө. Баруун дохоо руу татлаа. Корыг мэдрээ. Дээш нь өргөлөө. Зүүн дохоо руу татлаа. Дээш нь сонголоо. Гараад хамарлуу вартал. Дээш нь сонголоо. Корыг мэдрээ. За корыг ажиллуулаад урдаа авчраа тавилаа. За зүүн хөлийг урдаа авчраа. Хагас өндсөн байрлал. Бүтэн тонгоосон байрлал нуруугаа амраагаа толгоо зүгзүүлэн тийм үгүй үзэсгэлээ. Амьсгалаа сандал. Сандал дээр гоё ажиллаж байна. Ойр бүр сандал мандал юм гэж байна. Хоёр. Гар цээжний урд аваад зүүн дохоо баруун өвдөн дээр муршиг лайлсыг талрав. Чадлаараа зүүн өвдгийг хойшлуулъя. Ташаа маш сайн. 3. 2. Яг энэ байрлалаасаа зүүн хөл хоош нь тавилаа. Маш сайн. За зүүн гар газар баруун хөлөөрөө дэш. Маш сайн. Уршаа жоохон суугаар. Зүйт. 3. 2. Гар яг гоё нэг шиг юм тарагч байна мөртөөс. За харц доош харлаа. Гар тойрол буулаа. Дэш бослоо. Энэ гарыг
дээш өргөцсөн байрлалуудаас шууд ингэхгүй дандаа ингэ ойруулаад дээшлүүлээд арай зай хол байна. Тийм ээ. Хит заавал доош байгаалгүй. Өөр ийм ойрхон мөртөө хийсэн ч бол энэгээр хотоохгүй. Хоёроо хараатаа хасаад заалдаг юм. Цээж гоё нэгээд урагшлаа. Хевлий гуйг ойртуулаад урагш. Зүйтэй маш сайн. Хоёр гарын алхааны илүүхийг. Яг зөв. Гарыг зөөлн суллаад дээш босоо мөртөн марл. Гарандаа аюу хүлэндөө юу. За эндээсээ гар урагшлаад энэ хүл газраас багаар зөөсөрөн магаад. За зүгшний хурд. Зүүн ташаа доошлол. Цээжиг нэг. Цээжиг нэг тусам тэнцвэр бол. Цээжиг нэгээ. За дахиад 3 таваарай. За 5 дахь өдөр хөл хийх байна. Яг цээжиг нэг. Маш. Гараа алдчих эсвэл тэнцвэр аль нь дээр. Энэ гоён бүр хүч алга. Харин тийм. Сөхөрч унчих. Чичрүүлэл ажиллуулж ижил дараагийнх нь арай сайжрна гэсэн үг шүү дээ. За дахиад 2. За нэг сэгсэрч. Ер нь бол яг булчин яг чичрээд бүр ингээм амжихгүй нэ гэж яхад нь дахиад бүрийгээд 2 тоо хийж ижил тэр орно гэсэн үг. Тэгээд болчвол тэгээд дахиад ихнээсээ эхэлнэ гэсэн үг. Скот энэ бас чангахтай бүр ингээд яг маргааш нь салгадаад ингээд шатнартай явах. Тэгээд гоё ингээд дээл хүлэхгүй хүчтэй болчдөг шүү. За энд нэг 2 тоо байрчаад. За. Сайн цээжрээ доошлоод явал хүчин дээшлээдийн тэнцвэрээ олоод байна. Эндээсээ газар тавихгүйгээр хөлөө татаад аваад. Энийг бүр нугалчих өөр сандал хийж ааш нэглээ нугалсан даач болно өөртөө өвтэйснэр баруун өлөө. За. Өргөд аваад ирлээ маш сайн марангуй ажиллаж байна. За урдаа нэг хөдөлгөөнгүү цэгийг ширтээд анхаарлыг тэнцвэрийн дасгалын яг анхаарал нүдний харц хөдөлгөө ингээ байх юм бас их чухал. Цээжээ нэгээд өвдгөөрлөө улам ортолтой 3 2 1 хоош тавилаа. Маш сайн 2 гар газар банз виньяса. За гоё санаагаар. За мөгөө. Гарлаа баруун тал руу жоохон зайлихад. Тэрийг засаад. Хаяа. Зүүн хөлийг дээш нүргэл. За зүүн тохоо. Өргөлөө. Аваад гаргалаа. Баруун тохоо фү. Авлаа. Хамрын үзүр. Баярлаа хийхээ мэдрээрээ 3 2 1 дээш нүргэлөө. За урдаа авчраа тавилаа. Баруун хөл урдаа ирлээ. Хагсан дийлээ. Гараа бүтэн сонголоо. За сандал дахиад 5 тоо байрлаа. Олицсан. За сандалнаас капал бат явуулаа. Хөвлөгийг татчихагаад 3 4 5 аваад хагсан дийлээ. Гараа дахин бүтэн донголоо. 2 хөл хоошлоо. Өвдөг газар буугаад хүүхдийн байрлалаар амарлаа.
хөлийг дэлгээд Charles pose. Хажуугийн сонголт. Баруун гарыг баруун тал руу заа ялж. Төвдөрлээ. Доош арсан тохоо байрлал. Умсалгаа баруун үлэг дээш сунгаад. За ташаа гаалттай сунгаж баруун ташаа доош бодемиг чигээд хойд тэгтээ чинь маш сайн. За удаа хашаа тавилаа. Дайрч 2 байрлал босгож чинь зүүн хөлуулаа 45 градус суулаа. Умсалгаа дайрч ойлоо ахтаараа энэ гар дээшлээ тойроод. Харц баруун гар үзүүлэх. Төгөөд ташааж. Усалсан харсуулын хүн хэмлэлийг татна. Зүйтэй хоёр гарны шугамд. Зүйтэй харц бүрш хэмжиж хүзүү басан чилж маш сайн гор. Баруун гар руугаа сунжагаад за баруун гар газар гүйл. Зүүн гар цулаа чиглэлтэй урагшаасан л. Цулаа чиглэлтэй урагшаасан. Хажуугийн үзэл. За энэ гар энэ дотор талд өөдөөс нь бунгалаг өвдөх хоёроо түлхээд доошоо жоохон суугаад. Зүйтэй болж байна. Тэжнийг маш сайн сонжин. Нэг за баруун гар тойроод зүүн гар. За нүрийн хардуур яваад. За эндээс тойроод нүрийн хардуур яваад. За баруун гар хөлний доо, баруун хөлний доогоор ороод нийлүүлээд байрлаа. За гоё ажиллана. Сонголт хэрэгтэй. Цээж нэгдэж. За тийм ч амархан байрлал шүү дээ. Ихтэй маш гоё байрлал. 3 2 нэг гарыг зөөлөн суллахтаа харц доошоо харлаа. 2 гарыг тулаад. За хөлийг эргүүлээд уралжин байрлал болгоч. За энэ жоохон ойртуулаад тавьчих. За уралжин байрлал пирамид биш уралжин шүү. Баруун гар доороо үлдээ зүүн гар дээш. Баруун гар доороо үлдээ зүүн гар дээш. Уралжин байрлал. Хөл нугалахгүй. 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 Айлч уралжин байрлал мартаж өрхөө. Баруун дотор тал сонжин. За харц доош. За одоо пирамид байрлал. Ташаа хаалга зүйтэл. Унсгал аваад цээжийг нээгээд ташаа шуман цээжийг нийлээ готол амсгалыг гаргаад хөвлийг хоёр ойртоо маш сайн үлээрдлээ зүйтэл. Амсгалыг удаан гаргая. Маш сайн хоёр. Баруун үлийг нуглаад нугалж байгаа зүүн үл газраас хүндрээ 2 гар нүүрний хавуудад байж байгаа. За хагас сар байрлал гэж. Баруун үлийн чигчээ өрөөний харалтаа урдтуулаад. За эндээсээ зүүн үлийн газраас хүндрэлээ зүүн гар дэшиг. Арда чандрасана гэдэг. Арда гэдэг хагас.
ишээ тийш харахгүй жоо. За харахгүй байж байна. Харахаар гадаа. Хагасаар барил. Өрөөний өндөгнүүд дээр талхаж байгаа. Ташаа нэрч байна. Маш. Гоо. Хоёр. Нэг харцтай ушааглаа. Хүлээ дэше өргөө дахиад аваад ир. Дайрэг. За одоо түрүүнийхээгээ хийж чадах нь. Готоод байрлаа. За хажуу тийшээ явуулах байлээ. Урдаал байл. Бууч юм байсан. Гоор уурсан. Хоёр. Нэг хоёр гар ташаан дээр хүл байранда зүүн хүл байранда шулуу өргөлөө подиумжигэд хоёр гар ташаан дээр байрлаа. Буяажлуулын хөвлий чанга цэжигнэ. Цэжигнээд маш сайн гоор. Хоёр. Нэг зүүн хүл баруун хүлийг ороогоод суулаа бүргэд байрлаа. За суугаад сандал шиг доошоо хашаа сууж. Эндээс баруун гар зүүн гарн дээгүүр явлаа. Маш сайн. Хөвлийг мэдрээ цээжээ нэгээрээ хоошоо сандал дээр сууж суугаад өгөрөө гороо. Хоёр. Маш сайн. Нэг гарыг салгаад, хөлийг салгаад, зүүн хөл хоош нь тавьлаа. Зүйтэй хоёр гар газар буулаа миньяасан. Маш сайн. Өдөг буугаа сүнэл. Зүйтэй гой сүнэл. Тийшээ урсан нөгөө гаргаад доош орсон. Хар зураг шашилчээд урдаа ирээ хагас өндөөсөн байлаа. Хагас өндөгөө гараа бүтэн тонгоолоод тосгоо зүгээрээ сууллаа. За одоо би хажин урагшин төвлөрүүлээд дух бараг шилбэнээр хүрэх гэж байна. Аваад сандал хөвлийг татаа цээжийг нэгээд сандалаа дахиад гол ба. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. Сандал. Цэжиг нэгээд харсалт юмаа хөвлийг татаад явлаа. 2 3 4 5 6 7 8 Дайчин 2 45 45. За баруун гар яг доогоороо тойроод хоошлоо зүт дайч 2. Маш сайн. Хоёр мөр ташаанаа нэг зүүн гар руугаа сонж агаад зүүн гар зүүнлийн дотор тал. За зүүн шүү өдөг хоёрыг өөдөөсөн сайн түлхээд өгөх. Аа шүү эргүүлээ сунгаад маш сайн. 3 баруун хүлийн гадны ирмэлүү гişиг баруун хөл хүчтэй маш сайн. 2 нэг баруун гар дэше тойроод нурууны хаалдуур явлаа. Зүгтээ. За нийлүүлэг барьлаа. Хөлөвчтэй зүүн гар хүчтэй доошоо жоохон суугаад. Маш сайн. Маш сайн. Цээжээ нэгээд. Баруун хөл доошлоо. Сайн баруун яагаад башталаа. Тийм зүүнлүүгээ суу гэдэг нь хөлийг ниймэрдүү байгаа хгүй зүүн. Энийг жоохон ингэж суугаад гэсэн баггүй доошоо. Зайн болж байгаа юм. За дайч хоёрсаар.
зүүн хөлн бүр чичирж байна. Зүүн тал угаасаа бүүж чадамж байна. Яаваш асуунлаа. Зүүн гар шууд хөлн доогоор оруулаад. Зүүн гар хөлн доогоор оруулаад барьлаа. Ок. Цээж нэгдэж өгч байна. Гурав. Хоёр. За харц доош хаалаа. Гарыг суулгал. За гурвалжин барил. Жохон хөлөө ортуулаад цатаад яг юм бариллаа. Хоёр гарыг алдлаа тийшээ босч. Гарыг алдлаа. За зүүн гар руугаа сонж аваад баруун гар тийш. Хөл жохон дотоош. Өнцгөн жохон дотоош. Зүүн хөлний дотор тасанж. Шаны шам. Шаталаа. Зүйтэй амьсгал гаргаад хийлээ гоё гортол. За зүүн өвдгийг нуглаад хоёр гар нүрийнхээ урт болсон хэвээрээ зүүнийг нуглаад. За зурж агаад баруун гар. Тийш. Булхаад энэсээ баруун хөлөөрөө татвар руу тавьчих. За зүүн хөлний баруун хөлний хөлөөрөөс гогдоод барьлаа. Зүүн өвдгөө нугалчих ч үгүй. Зүүн гар ташаан дээр башсан. Харлаа төвлөрүүлээ. Баруун хөл шулуун. Цээж гоё нэгээд. Гурав. Нэг хоёр гар ташаан дээр баруун хөл хүчтэй гуйжилж байгаа байрлаа. Хөдөөмжигээ байрлаа ордоо шулуун хооч штэ. Гурав цээж нэгээд. Хоёр. Нэг зүйтэй баруун хөл зүүнийг ороогоод суулаа сүүл юм байл. За зүүн гар дээгүүр явлаа. Цээж нээгүү хэрхий татаад өгөөрэй. Нэг гарыг суллаад, хөлийг суллаад, хөл хоош нь харилаа газар өрөхгүйгээр. Маш сайн хоёр гар газар. Өдөг буугаад хөлийг байрлаа авъя. Яа өнөдийн хөл ажиллах. Гой нилээ суулгалцсан байна тий. Ханди. Ойрны ер нь хөл тэнцвэр хийгээгүй тий. Хамгийн хийх дургуй юм бол хамгийн сайн хийх хэрэгтэй. За урагшаа ширээ байрлал. Ширээ байрлал.
сүүлийн хідэн сонголтын байрлал тэгээд хөвлийг татварч мэдрээд доошоо хүрэх болж байна. Доошоо хийхдээ мөрний уртлаас сонгож гараа арталж аваад яа гэж хатаа өөрийгөө бусадтай харьцуулах байтугай өөрийнхөө өчигдөртөө харьцуулах хэрэггүй гэдэг. Хүний бие өдөр болгон өөр өглөө болгон өөрс ирдэг сэтгэл санааны байдлаас хамаарна. Тэгэхээр яг одоо байгаа моментыг зүгээр ажиглал гэдэг. Зөвлөм батлаа. Муухай. Ой. Муухай таалагдахгүй байна. Толгой үзүүлсэлээ. Гойны уртлаас сонгож чинь сая жаал гоёа ажиллуулсан болохоор гойны уртлаас сонгож. Гойны урдаар орчин. Хаяа. Өсгөн дээр хүч юм. Ой, бөхсөндөө өсгөндөө үсгээ. Бидээ бас хүнд ингэ заахтаа гизээ татмат гэж ярихгүй хевлий гэж яри өвцөг гэж ярих гэдэг чинь бөхсөн үсэл заанаа талаас бид нар шаарлал мутраа өргөмөрөг гэж бүр хүндтэй хэлээ энэ яа ажилласан чангааж шаарч хөвдөөд өвдгийг тэрвээд хаана орны хадаад гэж явах хэлээд баруун хөлөө авч үлдээ зүүн хөлийг шулуун шилээ. Мөнгөд нь болж авч үлдээ баруун гарыг алтлаад зүүн гараараа баруун мөнгөө мушил. Нэг чам биш юм. Хүмүүс энэ хитчихсэн байна. Тийм ч бүр завилчихсан. Аршаа бүр яатаа бодож байгаа. Нуруугаа хөтөлгөхөөр хүлэн дээрчээд нуруугаа бүгдэлэхээр хүлэн доошлоо тэгээд байгаа.
Уралдаа бүр зүүн зүүн. Идэвхтэйгээр хийж болно. Идэвхгүйгээр зүгээр ингээд бие суллах зорилгоор толгой хаана нэвтэйхэн, хөл хаана нэвтэйхэн, бүрийн өвдөнийхөө доллог тавьдаг ч юм уу. Энэ юм байрлал бас хийж болно. Тэгэхэд энэ бас аюу гой тухтай байрлал. За зөөлөн буцаад. За хөлөөр оол хийж аваад. Шууд хөвлөө хийчихгүй та. Босоо завлаад. За өнөөдөр болохоор наад шодог хийхгүй нэг хийн дасгал хийх. Энэ хийн дасгалыг уулан тогтмол хийж ивэл маш үр дүнтэй тэр нэг бие дээр яаж өөрчлөлт гарч ирэх гэхээр сэтгэл санаан дээр өөрчлөлт орсноос болоод бие хямардаг гэж үз. Тэгмээс сэтгэл санаа яагаад өөрчлөлт орно гэхээр биеэр гүйж байгаа хийн гүйдлүүдийн алдагддаг гэсэн үг. Тэр энергийг алдагддаг. Тэнгүүд энэ дасгал нь яг биеийн хийн гүйдлийг тэнцвэржүүлэх яг бис алхал хөө амьсгалын дасгал хөө хийж явдаг төвддөг үргэлж тогтмол хийдэг. Хийн гүйдлийн дасгалыг хийгээд байх тусам тэр уурлах, стресстэй, тэр сөрөг сэтгэл хөдлөл, муу сэтгэл гэж яриад байгаа бүгдээрээ явандаа багаар багасдаг гэж ярьдаг. Тэнгүүд нөгөө 84,000 муу сэтгэл гэдэг гэж үздэг байгаа хгүй бидний амьдралд зовлон бий болгох муу сэтгэл. Тэнгүүд бид нарт хүүхэд байхаас яаж зааж юм хэрэг хулгай хийх муу, худлаа ярих бол муу сэтгэл нүгэл атаархаж болохгүй гэдэг мөртлөө гомдол бол муу сэтгэл гэж хэлдэг. Гомдцоон гингүүд хөөрхийн амт энийг нэг хүн гомдооч ч гэдэг юм өргөдөөд байдаг. Гомдол өөрөө муу сэтгэл гэж үздэг бодтой шашин. Тэгэхээр гомдол муу сэтгэл, атаархах муу сэтгэл, өөрийгөө буруутгах муу сэтгэл, харамсах муу сэтгэл, бид нар ч бөөнөр нэг муу сэтгэл. Тэнгүүд бидний нэг алдаа өрөвдөх муу сэтгэл. Өрөвдөх гэдэг чи яаж юм гэхээр эго гэж байгаа. Өөрийгөө тэр нөхцөл байдлаас дээр гэж хараад бардамтан үүссний дараа өрөвддөг монголчууд тусалж байгаагаа өрөвдлийн сэтгэл тэр цаад интеншн буюу сэтэл нь маш чухал гэж үздэг бүтээн шашин. Тэгэнгүүт сэтэл нь өрөвдөд идэг гэсэн. Тэгэхээр тэр ингэ буян болдоггүй гэсэн. Тэгчингүүтээ тэр буянгаа үлдчихэнгүүтээ энэ надад дараа нь яаж туслах бол гэд бодчихдаг. Тэр нь хизээж буян болдгоо гэд. Буян бол нохоод юм хайж өгч байгаа юм шигээр эргэж харахгүйгээр ингэ хайж тийж үлдэх ёстой гэж үз. Тэгэнгүүт бидний одоо энийг сайхан сэтгэл чинь өрөвдөөд хүн тусалчдаг. Анхан шатны интеншн өрөвдөх байдаг. Тэгээ тэндээсээ өөрийн мэдлгүй хариу нэхээ бодчихдаг. Тэгээ буймш тэнгүүтээ өөрийгөө хохирогч гэд ингэ дүгнждэг. Хохирогч гэд дүгнжингүүд яадаг гэхээр ингээд шүүх хурал ингээд онол дээр бол хохирогч гэдэг хүн чинь хохирсон хүний хэлээд байгаа шүү дээ. Хохирогч бол буруутан байж таарахгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар нөгөө эсрэг тал буруутан байгаа тэр хүн хохирогч гэдэг юм тагтай болчиход байгаа. Тэнгүүд өөрийгөө энэ намайг гомдоцсон би хохирогч гэд үзчихэнгүүт тэр хүн хүлээн зөвшөөрөх өөрийгөө буруутан гэдэг хүлээн зөвшөөрөх орон зай үлддэг. Тэгээд тэр гомдох сэтгэл чинь муу сэтгэл, хохирогчийн сэтгүүр чинь муу сэтгэл, тэр чинь өөрөө муу сэтгэлд ороод байхгүй. Яг л нөгөө нэг бидний таслан зогсоох хэвээр чи худлаа ярьж болохгүй шүү наа чи нүгэл шүү гэдэгтэй адилхан тэр сүрэг сэтгэлүүд чинь бүгдээрээ муу сэтгэл болохоор тэдрээс ингээ ингэж ирэх хэрэгтэй байна л та. Тэгэнгүүт энэ хийн дасгал хийгээд ахаар бидний биеэр гүйж байгаа энергийн хийн судлууд ингээд чөлөөтэй болоод ирэнгүүт бие дээр 84,000 байна уу 2 байна уу 3 байна уу 7 байна уу тэр байгаа муу сэтгэлүүд ингээд багаар болно айлнаа л гэж үздэг хүний тэр сэтгэлтэй. Тэгээ нөгөө нэг ингээд ингэж явуулаад ингээд суугаад байдаг тэр шүү дээ. Эхлээд гараа ингээд хатглаа ичхээ өрөө хатгаад за энэ бас нэг төрлийн гарын муутраар өөрийнхөө энергийг алдахгүй төвчж байгаа юм. Олон хүний нэг юм хэрүүлтэй газар бас гараа ингээд хатгах юм тэр зөвлөд байдаг. За хоёр өвдөн дээрээ тавиад за татаад цэжний хавртаа сурах шиг явууллаа. За зүүн талаас хэлэх баруун гараа гэж сууны хатаа хоёрлээ. За ингэж амьсгал аваад гаргаад гуравтаа явдаг гэсэн. За өөрийнхөө хавртаа
зүүн гараараа татлаа. 10 гарын 7 хуруугаар зүүн хамрыг дагаад баруун нарыг амьсгал явуулна. Зүүнээр харуулна. 10 гараа. Сүүлдээ баруун нараа. Зүүнээр гаргална. 2 гар өвдгөндөө амьсгал аваад гаргахтаа тэнийлэлээ гарна. Амьсгалт мөнцгий авахтаа гарыг атгаа. Гаргахтаа тэнийлэлээ зөвхөн 4 хураг тэнийл. Аваад атгалаа. Аваад тэнийлээд хуралдуулна. За 2 гарыг баруун гарыг зүүн дээр байрлуулаад тэгш агуулгах гэж нэрлэдэг. 2 эрхий ураг нийлүүлээ баруун гар дээр. 2 эрхий ураг нийлүүлээ. Амьсгалаа анзаараад хэсэг орчуулна. Хамраар орж байгаа амьсгалтыг анхаарлыг төвлөрнө. Амьсгал авч гаргаад 1, авч гаргаад 2, 10 хүртэл тоглоод буцаад амьсгал авч гаргаад 1 гээ 9 хүртэл тоглоод 8 хүртэл яваад 1 хүртэл ингээд дуусгаад ямар ч бодол алгасрахгүйгээр нийгэм үзүүр сэтгэлээр амьсгал тэрэг төвлөрч чадчихна гэдгийг өөрөө өөртөө хүсэл. Дундаас нь тоогоо алдчихвал буцаал нэгээс эхэлнэ. Энэ бол буддизмын хамгийн том төвлөрөх тогтоох хүслэлийн анхан шатны сургаал. Амьсгал тэр тогтоох. Яг амьсгал авч ийн гэдгийг барьж яваад яг гарч ийн тоогоо барьж явна. Амтлан мэдрэн хоромж анхаарлыг тэр амьсгалаас алдахгүйгээр явуулж байна. Бодол өөр тийш рүүгээл амьсгал дээрээ тоогоо алдвал эргээл нэгээс эхэлнэ. Адуу маш олон бяцлал, маш олон руу эрүүл амьдрал, өөрсдөө бяцлаглалын багш, гүрүү чинь аавгүй яг сайхан сэтгэлийн сэтлэр зааж хийж болно гэхдээ бүгдийн буддизмын тогтоох хүсэл бол төвлөрөх хүсэлээс үүдэлтэй. Бидний хамгийн анхны өөрөө хийж сурах нэг төрлийн бяцлал бол энэ амьсгал дээр төвлөрөх. Тэгээ бие дээр төвлөрөх, өөрийн бодол дээр төвлөрөх, өөрийн сэтгэл хөдлөл дээр төвлөрч анзаар. Энэ бол mindfulness-ийн 3 алхамд бяцлал гэж нэрлэдэг. Тогтмол болон бяцлал бол дадуулах гэж үүнээс гаралтай гэж зөвлөх шиг хэлсэн юмс. Өөрөө нар жарах үеэр өглөө нар мандах үеэр яг өрөөнийхөө нэг буланг өөртөө зориулаад биеийн сухаа яг бяцлал хийдэг хажуудаа нэлээд тавьчих болно. Яг нар жарах үеэр би 15 минут бяцлагдаг гэдгийг махан бие хүртэл ойлгож санахаар өөртөө дадуул. Тэр орчин гарахаар бяцлал хиймээр болдог ихнийэлж дараагийн ээлж хаан чинийгээ бяцлагж олон хүнтэй метронд ч бяцлалаа хийж чадхаар хэмжээний сэтгэл зүг тогтооно гэсэн. Тэгээ гарыг суулгаад нэг мөнцгий амьсгал аваад Азул ямарлын шахаас хевсэн дээр их